За сайн бацгаана уу. Өнөөдрийнхөө Асийнхаа хичээлийг эхлүүлье. За хичээлийн маань сэдэв болохоор сонин нийтлэлийн найруулгын төрөл зүйлүүдийн ангиллал. Сонин нийтлэлийн төрөл зүйлүүдийг ангиллах үндсэн шинж төрөл зүйл тус бүрийн онцлогыг таних зорилготой хичээл ахнэ. За сонин нийтлэлийн найруулгын төрлүүдийн өөрийн шаардлага. За ямар үүрэгтэй байдгийг, ямар шаардлагатай байдгийг бэ гэдгийг сайн ойлгож аваад бас тэр дээр тэмдэглэж аваарай. За сонин нийтлэлийн найруулгын үүрэг бол олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. За учир зүйн тайлбар нотлохоо хийх үүрэгтэй. Хэлбэрчлэн ойлгуулах үүрэгтэй тухай. За тэгээ бүх нийтэд ерөөсөө нөлөөлөх үүрэгтэй байдгаа. За ийм үүргүүдтэй байдаг бахна. За шаардлага болохоор тухайн баримт хэрэглэл одоо олон нийтэд мэдээлж байгаа тохиолдолд сонин нийтлэлийн найруулга маань баримт хэрэглэх нь үнэн зөв албан ёсны шинжтэй байх ёстой юм байна. За сэтгэхүүн хийсвэрлэл тулгуурлах ёстой. За хэлбэрчлэн ойлгуулах шаардлага бол хийсвэр томьёолыг бодит жишээгээр адилтгачээж адилхах шаардлагатай байдаг байна. За нөлөөлөх гэхээр яруу сайхан шинэлэг аястай байх шаардлагатай гэж. За үүрэг шаардлагыг харуулжээ. За эдгээрийг тэмдэглэж авна. За бичлэгийн төрлүүдийн нийтлэг болон ялгаатай шинжин. За сонин нийтлэлийн найруулгад бол маш олон төрлүүд байгаа. Тухайн төрлүүд маань ялгаатай шинж нь юу юм, нийтлэг шинж нь юу юм бэ гэдгийг бас харуулж байна гэсэн үг. За ерөнхийдөө нийтлэг шинж бол сонин нийтлэлийн найруулгын төрөл багтаж байгаа бүх төрлүүд нь бол бичлэгийн бүх төрөл эцсийн зорилгоор ижил төсөөтэй байдаг байна. За сэтгүүл зүйн үндсэн зарчмуудыг баримтлах учиртай байдаг нийтлэг шинж. За сэтгүүлчийн болон өгүүлэгчийн ур чадварын шалгуур нь төрөл зүйлүүдэд адил байдаг байна. За бичлэгийн төрөл зүйл бүхэн нийтлэл нэвтрүүлгийн агуулга хэлбэрийн нийлэл болдог шинжээрээ ижил төстэй шинжүүд нь. За ялгаатай шинж гэхээр тусгаж буй объектын шин чанар нь сэдвийн хамрах цар хүрээ хэмжээ нь ялгаатай байх нь байна. За зохиогчийн өмнөө тавьсан зорилго нь бас ялгаатай байна. За арга барил нь өөр ялгаатай, бүтэц зохиомжийн хувьд ялгаатай, хэл найруулга, бичлэгийн өнгө аяс зэргээр ялгардаг. Нийтлэг болон ялгаатай шинжийг харууллаа. За сонин нийтлэлийн найруулгын төрөл гэхээр дотор нь бас ангиллалтай байх нь байна. Хамгийн эхлээд мэдээллийн ангиллал. За мэдээллийн дотор нь юу багтах вэ гэхээр мэдээ орох нь байна. Тайлан орно, сурвалжлага, ярилцлага, аян замын тэмдэглэл. За энэ нэг бүрчлэн бол тодорхойлт нь онцлог шинжүүдийн хойно бичсэн байна. За энийг бас мэдээ гэхээр хизээ хаана юу хэн яагаад яаж гэсэн үндсэн 6 асуултанд хариулт өгч буй нийтлэл нэвтрүүлгийн хамгийн бага хамгийн шуурхай хүртээмжтэй нэг жиг мэдээ гэх нэ. За тайлан гэхээр мэдээж альва хурал цуглаан, уулзц зөвлөгөөн зэрэг мэдээлэл солилцох зорилго бүхий үйл явдлыг сэдэв болгон авч уг арга хэмжээний үеэр хэлэлцсэн асуултын талаар ямар нэгэн шийдвэр гаргасан талаар ард түмэнд шуурхай мэдээлэх зорилго бүхий бичлэгийн бие даасан төрөл. За тэгэхээр мэдээллийн гэдэг төрөл багтаж байгаа энэ бичлэгийн төрлүүдийн онцлог ялгааг нь тодорхойлтуудыг маш сайн ойлгож аваад тус бүрчин нэг мөрчлөг ойлгоод тэмдэглэж авнаа. За сурвалжлага гэхээр орон цаг хугацааны явцын хүрээнд болж буй үйл явдлыг үзэхдээ сэтгүүлч өөрөө оролцоод гэрч болцсон үндсэн дээр тухайн цаг мөчийн мэдрэмж онцлог шинжийг шуурхай мэдээлэх үүрэгтэй бичлэгийн төрлийг хэлэх нь. За ярилцлага гэхээр сэтгүүлч ярилцагч хоёр тодорхой асуудлын талаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон нийтлэл нэвтрүүлэг бүтээхэд зориулж хэлсэн тодорхой зорилго бүхий харилцан ярианаас бүтсэн бичлэгийн төрлөө гэж. За ярилцлагыг бол өмнөх хичээлдээ бид нар үзсэн байна. За аян замын тэмдэглэл. За зохиогч гадаад улс бол эх орноороо аялах явцдаа ажигласан шинэ сонин зүйл. За тэгээ байгалийн өрмөц үзэгдэл зөв тогтол үйл явдал зэргийг нийтэд танин мэдүүлэх зорилгоор бичсэн төрлийг аян замын тэмдэглэл гэдэг байна. За мэдээллийн гэдэг төрөлт нь саяных. За одоо болохоор ангиллал нь шинжилэлт гэдэг. За шинжилэлт ангиллал багтах төрлүүд нь болохоор өгүүлэл орох нь шүүмж, сурвалжсан тэмдэглэл, тайлбар, тойм орно.
За өгүүлэл гэхээр орон зай цаг хугацааны өргөн хүрээнд сонгож авсан баримтад үнцгий дүн шинжилгээ хийж түүний учир шалтгааныг гаргах замаар үнэлэлт өгч дүгнэлт хийдэг бичлэгийн төрлийг хэлнэ. За шүүмж гэхээр шинжлэх ухаан эрдэмшлэгээний ном зохиол бүтээл дүгнэлт өгч ололт даваа талын тэмдэглэн хэлэх саналаа дэвшүүлэхийг ерөнхийдөө шүүмж гинэ гэж ойлгож болох нь. За сурвалжсан тэмдэглэл гэхээр шинжилэлт болон нийтлэл уран сайхны төрлийн аль альны шинжийг агуулсан зүйлийг сурвалжсан тэмдэглэлийг хэлнэ гэсэн үг. Тайлбар гэхээр зохиол нийтлэлийг их хүчирт хийсэн шинжлэх ухааны лавлах хийгээд тодруулах байдлаар гол төлөв, түүр, зохиол, дурсамж, баримтат бүтээлт хийдэг. Одоо тэр нэмэлт мэдээлэл агуулдаг хэсгийг тайлбар гэж хэлнэ. За тойм гэхээр тодорхой нэг асуудал сэдвээр дагнасан үйл явдлыг өрнөл хөдөлгөөнд номдон дүрсэлсэн шинжилэл бүхий төрөлсөн бичлэгийн төрлийг хэлнэ. За нийтлэл уран сайхны ангиллалд болохоор найруулал, зураглал, эссе, шог найруулал, улс төрийн шог, баримтат кинонууд орно гэсэн үг. За найруулал гэхээр бол нийтлэл уран сайхны бичлэгийн төрлийн томоохон хэлбэрийг найруулал гэнэ. За зураглал гэхээр тухайн мөчид төрсэн мэдрэмж сэтгэлдээрээ тулгуурлаад за хязгаарлал орон цаг хугацааны хүрээнд болсон зүйл зохиогч өөрөө оролцох хэлбэрээр уран сайхны дүрслэл харуулдаг нийтлэл уран сайхны бичлэгийг зураглал гэх юм. За эссе гэхээр сонгож авсан сэдвийг хувь хүний үзэл бодол дээр ерөнхийдөө тулгуурладаг хүн ухааны эссег илэрхийлдэг зүйлийг эссе гинэ. Шог найруулал нь зорилгомол амьдралын сөрөг баримт үзэгдэл үйл явдал асуудлыг нийтлэл уран сайхны хослолмол шинжээр дамжуулан хошин шогоо өнгөсөөр дүрслэн харуулдаг байна. Улс төрийн шог гэхээр улс төрийн тогтолцоо бүхэлдээ эсвэл нийгмийн үзэгдэл, улс төрийн бүлэглэл, хөтөлбөр үйл ажиллагаа зэрэг хурцаар шоглож, илчлэн шүүмжлэх зорилго бүхэн хошин шогийн бичлэгийн төрлийг хэлнэ. За баримтат кино гэхээр улс оронд болон гадаадд болж байгаа чухал үйл явдлыг үзэгчдэд мэдээлэх зорилго бүхий байр мэдээллийн кино нийтлэлийн хэлбэрийг хэлдэг байна. За туслах гэдэгт нь загтал зөвлөгөө илээлэл орох нэ. За тус бүрийн онцлогийг нь бас харуулсан байна. За ингээд асинхрон хичээлийн бичлэгийн анхаарлаа өгсөд дэвтэр дээр чухал зүйлүүдээ тэмдэглэж аваарай. За асинхрон хичээлийн дараах сорилоо бас ажиллаж хийлгэх нэ.